Сайн байцгаана уу? Та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр технологийн томоохон компаниудын ярилцлагын тэнцвэг 150 өдрийн чаленжийн дараагийн өдөр эхэлж байна. За тэгэхээр өнөөдрийн бидний бодох бодлого ямар бодлого вэ гэвэл subsets гэдэг нэртэй бодлого байна. За маш сонирхолтой бодлого байгаа. Мөн маш алдартай бодлого. Ерөнхийдөө subsets гэдэг бол маш алдартай бодлого. За тэгээд lead code дээр бол medium түвшний бодлогоор бол байгаа. Яг нь medium түвшин рүү орчиж байгаа юм. Гэхдээ миний хувьд бол энэ бол easy түвшний бодлого гэж баг хэлж болно доо. Яагаад medium түвшин рүү орж байгаа вэ гэж энэ яг ойлгохыг нь ойлгох нь өөрөө хэцүү болохоос биш яг бодлогоо бодох нь бас тийм амар хэцүү бодлого бол биш байна. За тэгэхээр эдүүсэнд нь nums гэдэг дан тийм unique element буюу давтагдахгүй тийм элементүүдтэй integer array өгсөн юм байна те. Одоо бүхэл тоон array өгдөжээ. Тэгэхээр эдүүсээ байж болох бүх subset-үүдийг нь одоо буцаа гэж штэ. Ерөнхийдөө бол нөгөө үгээр хэлэхэд бол power set гэж юм те. Ерөнхийдөө бол power set гэж нэрлэдэг. За тэр нь юу гэсэн үг вэ гэхээр хэдүүлээ энэ тоонуудаар бүтээж болох бүх тэр комбинацуудыг нь хийгнэ. Жишээ нь энэ тоонуудаар бид нэр юу ч бүтээхгүй ийм нэг комбинац байж болно тийм. Эсвэл нэгийг нь зөвхөн авч болно. Эсвэл хоёрыг нь зөвхөн авч болно. Тэгэхдээ энэ байрчдыг нь алдуулахгүй байгааг нь харж байгаа. Одоо 1 2 бол байж болно. За 3 бол байж болно. 1 3 2 3 1 2 3 гэд бүх тэр комбинацуудыг нийлүүлээд хэдүүлээ нэг array дотор хийх нь байна. За ерөнхийдөө энэ бол бидний бодлого байгаа. За ямар дараалттай энэ array дотор хийх бол тийм амар бол чухал бол биш ээ. Тийм одоо ерөнхийдөө ямар ч дараалттай хийж болно. Жишээ нь 1 2 3-ыг хамгийн ихэнд нь төрүүлээд хийчих болно. Энэ хоосныг нь хамгийн хойно хийчих болно. За тэгэнгүүт хэдүүлсэнд нь ямар арга байж болох юм бэ? Энэ бодлогыг бодох ямар арга байж болох юм бэ гэхээр за магадгүй хэдүүлээ бүх тэр боломжит subset-үүдийг зүгээр шууд хийчих болно шүү дээ, тийм. Давтагдахгүй болтол нь. За жишээ нь за хоосон бол угаасаа шууд автоматар орж ирнэ, тийм. Ямар ч юун дотор. За тэгвэл 1-ийг хийж болох юм байна. За тэгвэл 2-ыг хийж болох юм байна. 3-ыг хийж болох юм байна. Дараа нь 1 2-ыг хийж болох юм байна. Ингээд үргэлжлээд энэ бид нэр юу гаргаж авч болно. За ерөнхийдөө бол ийм хэдүүлсэнд нь бол нэг арга бол байж болох нь байна, тийм ээ. За гэхдээ хэдүүлээ энэ арга нь юу вэ гэхээр хэдүүлээ 1-ийг авах уу, 2-ыг авах уу, 3-ыг авах уу, 1-ийг авах уу, авахгүй юу гэдэг сонголт ирж чинь. Тийм учраас хэдүүлээ 2 сонголт байна энэ дээр. За дараа нь 2-ыг авах уу, авахгүй юу гэдэг сонголт ирж чинь. Дахиад 2 сонголт байна. 3-ыг авах уу, авахгүй юу гэдэг хэдүүлсэн сонголт ирж чинь. Дахиад 2 сонголт байна. 3-аас ингэ үржүүлээд үзвэл хэдүүлээ 8 буюу 2-ын 3 зэргийг авч чинь те. 3 чинь юуг илэрхийлж байгаа та хоёрсаа? Энэ өгөгдсөн array-ийн size-ыг нь илэрхийлж байгаа буюу өгөгдсөн array дотор байгаа элементүүдийн тоогыг нь илэрхийлж байгаа тоо шүү дээ. Тийм учраас үндсэндээ бол 2n-ээр босгох нь шүү дээ. 2n ширхэг комбинацийг босгох нь. 2n ширхэг комбинацийг яаж босгох вэ гэвэл n ширхэг тоо босгон дээр болно шүү дээ. 1 дээр болно. Дахиад 2 дээр болно. Дахиад 3 дээр болно. За энэ тэгэхээр энэ бол одоо байж болох бас хамгийн муу time complexity-ийн нэг шүү дээ. Одоо O of n 2 to the power of n гэдэг чи одоо хамгийн одоо муу complexity-ийн нэг. За тэгэхээр хэдүүлээ энэ аргаар бол бодож болохгүй. Угаасаа lead code энэ аргыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэдүүлсэнд нүгээс илүү сайн арга байгаа мó? Илүү одоо дээрээр бодогдох арга байгаа мó гэвэл байгаа. Тэр нь ямар арга вэ гэхээр хэдүүлээ backtracking гэдэг зүйлээр бодох нь байна. За backtracking гэдэг зүйл бол өөрөө юу вэ гэхээр за ерөнхийдөө бол depth first search-тэй адилхан. Depth first search-тэй ерөнхийдөө бол утга санааны хувьд бол ойролцоо. Гэхдээ тэнд зүгээр бичигдлийн хувьд л хэсэг өөр зүйлүүд байдаг. Бас бодох одоо аргачлалын хувьд гэх юм уу тий. Логикийн хувьд бас өөр зүйлүүд бол байгаа. За хэдүүлсэнд нь 1 2 3 гэдэг. За backtracking гэдэг арга яаж авах юм бэ гэхээр 1 2 3 гэдэг хэдүүлсэнд нь юу байгаа? Array байгаа тийм ээ. 1 2 3 гэдэг хэдүүлсэнд нь array байгаа. За тэгвэл хэдүүлээ хамгийн ихний за цэгээ хатгах чинь. Хамгийн ихний цэгээ хатгах чинь. За тэгвэл хэдүүлээ нэг бол нэгийг багтааж болно гэд бодчих хэдүүлээ. А нэг бол
ямарваа нэгэн зүйлийг дотор нь хийхгүй гэдэг тэр сонголтыг хэдүүсээ хийчээ. Энэ дээр. За тэр сонголтыг хийхээр хэдүүс нь юу гарч ирж байгаа юм бэ гэвэл энд нь нэг гэдэг элементийг агуулсан нэг array нөгөө талд нь дахиад хоос array гарч ирж байна. Тэгээ хэдүүс энд бол хоос array-с ихсэн шүү дээ. За тэгвэл дахиад эндээс сонголт гарч ирнэ. Ямар сонголт вэ гэвэл 2 гэдэг элементийг багтаах юм уу үгүй мүү гэдэг сонголт. 2 гэдэг элементийг багтаах уу үгүй юу? За энэ дээр бол хоос array юм тий. За энэ дээр бол ямар сонголт гарч ирэх вэ гэхээр дахиад ижих 2 гэдэг элементийг энд багтаах юм уу үгүй мүү гэдэг сонголт энэ дээр гарч ирэх нь. За тэгэхээр 2 гэдэг элементийг багтаачвал хэдүүсээ энэ дээр 1 2 гэдэг array-тэй усаад авчихна. Хоосон 2 гэдэг элементийг багтаахгүй гэвэл хэдүүсээ 1 гэдэг array-тэйгээ хэвээр байх нэ. За 2 гэдэг array энд багтаана гэвэл хэдүүсээ энэ дээр 2 гэж үчээд энд бол хоосон array байх нэ тийм ээ. За дараа нь 3 гэдэг элементийг багтаах юм уу үгүй мүү гэдэг сонголт гарч ирнэ энэ дээр. За мөн энэ дээр гарч ирнэ. 3 гэдэг элементийг багтаах юм уу үгүй мүү. Энэ дээр гарч ирнэ. Энэ дээр гарч ирнэ. За энэ дээр бол 3 гэдэг элементийг багтаан тий. Зүүн талд нь бол багтаахыг нэсэд. За. За ингээд 3 гэдэг элементийг энд багтаачвал хэдүүсээ юутай болж авч ийн гэхээр 1 2 3. За багтаахгүй байвал хэдүүсээ 1 2-оор хэвээр байна шүү дээ тий. За тэрний дараа хэдүүсээ 1 3 гэдэг элементийг энд багтаачвал хэдүүсээ 1 3 за би энэ дээр буруучж чинь 1 3 гэдэг юутай усаад авчиж чинь subset-тэй усаад авчиж чинь хэрвээ 3 гэдэг элементийг багтаахгүй бол энд хэдүүсээ 1 нь хэвээр байна. За 2 3 гэхээр хэдүүсээ 2 3 гэдэг элементтэй бол 2 3-ыг багтаахгүй бол 2 хэвээр байна тийм ээ. За энэ юуг нь жоохон ойрцоо би бичиж. За энэ дээр алдаа гаргаж. За тэгээд 3 гэдэг элементийг энэ хоос array дотор багтаавал юм болно. За тэгээд хоосон байвал энэ босноо. За ингээд хэдүүсэнгийнх нь ерөнхийдөө subset-д бол гараад ирж байна тийм ээ. Ямар ч асуудалгүй. 1 2 3 4 5 6 7 8. Subset-д асуудалгүй гараад ирлээ. За тэгэхээр ерөнхийдөө бас хэдүүсээ энэ дээр бас яг энэ одоо ингэ гарч ирж штэ. Энэ бол 8 ширхэг юу вэ? За backtrack-ыг ашиглаж ингэж гарч ирэх нь тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол ийм модорхуу ийм бүтцийг хэдүүсээ угсарах нь штэ. За гэтээ яг ийм ингэж угсарч бол мэдээж гарч ирэхгүй нь тодорхой компьютер дотроо бол ингэж бол бодно. За хэдүүсээ ингэж дүрсэлж байгаа болохоос биш ерөнхийдөө компьютер дотор юм босхгүй. За тэгэхээр backtracking гэж өөрөө юу хэлээд байгаа юм бэ гэхээр хамгийн ихтэй backtracking яаж явдаг вэ гэвэл хоосон array дотор элементийг нэмнэ. Бүр тултал нь нэмчин. Backtracking тултал нэмээд дараа нь нэмсэн юун дээрээсээ pop ин. Pop буюу хасна гэсэн үг. Буцаагаад явна. Энийг одоо array дотор нэмээд өгч штэ. 1 2 3 гэдгээ array дотор нэмээд өгч нь одоо төгсгөлийн одоо бүх үр дүнгээ хадгалах array дотор энийг нэмээд өгч. За тэрний дараа яах вэ гэвэл буцна. Буцангуудаа буцна гэдэг чинь одоо pop in гэсэн үг штэ. Pop in. Буцхаасаа гадна бас тэгэхээр pop in. Pop хийсэ. Тэрнийхээ дараа баруун тишгээ орно. Баруун тишгээ очисоо 1 2 гэдэг элемент байна те. 1 2 гэдэг элемент тусчж байгаа учраас за хэдүүлээ энэ тулах энэ юу мөг яаж хийх вэ гэхээр угаасаа I гэдэг нэг хувьсагт зарлаад хийчин. За ерөн кодн дээр бас их ойлгомжтой болох хаа. За тэрний дараа хэдүүлээ энэ тусчж байгаа буцлаа. Одоо энэний хувьд өөрөө явах замгүй болчих чинь шүү дээ. Ийшээгээ чивцэн. Тийм учраас дахиад pop in, нэг рүүгээ pop in. Нэг рүүгээ pop игээд дээшээсээ тэгвэл хоосон юуг сонгуул ийшээгээ ирсээ. За энэ нэг дээр бас тэгэхээр 2 сонгож байгаа шүү дээ. 3-ыг авах байхгүй. За 3-ыг авбал хэдүүлээ 3-ыг авбалч яах вэ? Угаасаа авна л та. Аваад хийчихсэн. Дахиад 3-аасаа pop хийсэн. Нэг рүү очсон. Нэг дээр дахиад ийшээгээ явах цай биш тэ. Тэр ийшээ нь явсоо нэгийг юун дотор нэмээчихнэ. За тэгээ pop-игээд одоо хамгийн дээшийг ирэх нэ. Тэгээд баруун тишгээ шалгахтай хийж ингэж явах нэ. Тэгээ ерөнхийдөө backtracking гэдэг энэ үйлдэлийг хэлээд байгаа. Эхлээд элементээ дотор нь тултал нь хийж яагаад pop хийж гаргасаа. Сүүлийнх нь элементийг гаргасаа. Тэнгүүд дараа нь хоос элемент рүү дахиад явсаа. Одоо энэ
энэ гэсэн үг шүү дээ, тий. Хос элемент рүү дахиад явсаа тэгээ хийх. Тэгээ энийг ерөнхийдөө backtracking гэж хэлээд байгаа юм байна. За тэгэхээр ерөнхийдөө бидний бодлогын санаа бол ийм байх нь. За хэдүүсээ одоо кодчдод үзье. За хэдүүсээ кодо бичээд үзье те. За тэгэхээр хэдүүсэнгийнх нь буцаах бол утга мэдээж vector int буюу 2D array-ийг буцаан те. Яагаад гэвэл array дотор array-ийг хадгалсан тэр бүтцийг хэдүүсээ буцаах хэрэгтэй учраас хэдүүсээ тэрийг ямар ч зүйлс ихтэй биччихье. За энэ бол төгсгөрт хэдүүсэнгийнх нь хийх хэрэгтэй тэр array байна. За тэрний дараа хэдүүсэнд нь одоо subset-үүдээ хадгалж явах нэг array хэрэгтэй шүү дээ. Subset-үүдээ хадгалж явах нэг array хэрэгтэй. За тэгээд хэдүүсээ private дээрээ хэдүүсээ юг дуудчих. Depth first search дуудчих. За тэрийг ерөнхийдөө яаж дуудаж байсан дөө заавал энэ vector int-ийг заавал хадгалж дуудах ер нь бол аль байхгүй. Энийг global variables болгоо зарлчих болно. За гэтээ би бол ингэж дуудчих. За тэгээд хэдүүсэнд нь дахиад subset-үүд хэрэгтэй шүү дээ, тийм ээ? Subset-үүд хэрэгтэй. За хэдүүсэнд i гэдэг. За миний яагаад энэ i хэрэгтэй гэдгийг сая уус ойлгосон баг тий. Тэр модны өндөр одоо ингээд доороо тулаад ирсэн гэдэг мэдээллийг i бас хадгалж өгөх нь шүү дээ. Хэдүүсэнд. За тэрний дараа хэдүүсэнд nums гэдэг array маань хэрэгтэй. За тэгээд хэдүүсэнд энэ дээр дуудчих. DFS-ээ дуудчих. Race-ийг өгөөд subset-ийг өгөөд int-гээр өгдөөд nums дээрээ nums-ийг нь өгөөд за тэгээд хэдүүсээ буцаах ёстой зүйлс нь race-ийг буцаах ёстой. За одоо хэдүүсэнгийнх нь хамгийн гол зүйл чинь бол энэ дээр гарч ирж байна те. Одоо base case бичих ёстой. Мэдээж бид нэр backtracking гэдэг бол recursion-ыг ашиглаж бичсэн. Тийм учраас хэдүүсээ base case бичих ёстой. Хэрвээ i нь юу яачвал nums-ийн size-д тэнцэг буюу илүү гарчвал хэдүүсээ яах вэ гэхээр race дотроо юугаа pushback хийгээд өгчин тийм ээ. Одоо тэр төгсгөлийнхоо модны хамгийн доотлолд очсон гэсэн үг шүү дээ. Одоо энэ нөхцөл бол тий. Хамгийн доотлолд очсон юм чи хэдүүсээ одоо subset-ийг хийгээд өгч шүү дээ тий. Race дотроо. За тэгээд хэдүүсээ return гээд буцаачнаа. За тэгээд одоо хэдүүсээ нөгөө нэг үйлдэл байгаа шүү дээ тий. Хийгээд явчих. Тэгэхээр юу вэ гэхээр subset дотроо хэдүүсээ одоо тултал нь хийж яв. Юугаа тултал нь хийж явах юм бэ гэвэл nums-ийн i-ыг нь тултал нь хийгээд яваад байна. Хэдүүсээ. Nums-ийн i-ыг нь тултал нь хийж явна гэдэг чинь өөрөө юу гэсэн үг вэ гэвэл одоо DFS дахиад дуудна гэсэн үг байхгүй юу? Subset рүүгээ дуудлаа дахиад i дээр нэмэх нь 1 дээр дуудана шүү дээ. Дараа чи элемент рүү н орох хэрэгтэй тий. Тэгээд nums нь бол байгаа хэвээрээ. За тэнгүүд энэний дараа хэдүүсээ тултал нь хийснийхаа дараа хэдүүсээ одоо pop хийж буцаах гэдэг шүү дээ. Pop хийснийхаа дараа буцаах гэдэг. Үгүй буцаасныхаа дараа pop ийн л дээ ерөнхийдөө утгууч. Тэ? За тэгвэл одоо ингээд юу яагаад pop хийх хэвээр. За pop хэдүүсээ хийчихтэй. За pop back гэх үү pop гэх үү юм дээр чинь. За сайн мэдгүй энэ за vector дээр яадгийг нь бас мартцсан байна. За тэнгүүд DFS хэдүүсээ race subset. За энэ дээр бол яг ижих юм бичээд өгч шүү дээ энэ дээр. За ингээд ерөнхийдөө хэдүүсэнгийнх нь юу босох нэ. За босч энэ асуудалгүй за pop гэж бичсэн юм байна. Би зүг бичсэн юм байна. За асуудалгүй ерөнхийдөө хэдүүсэнгийнх нь юу болж байна. За тэгээ backtracking гэдэг бол нэг ийм арга байдаг байх нь байна. За ерөнхийдөө DFS-тэй төстэй. За гэхдээ энийг бол арай өөрөөр ч гэсэн бодож болно л доо. Энэ бодлогыг арай өөрөөр ч гэсэн бодож болно. За backtracking гэдэг бол арга энэ байна. За backtracking бол маш өндөр хэрэгцээтэй шүү дээ. Ерөнхийдөө энэ компьютерийн шинжлэх ухаан гэдэг зүйлд бол за тэгээд олон бодлогуудыг backtrack-аар бодож болно. За бид нэр тэрний жишээнүүдийг бас юу яаж бодноо. Ерөнхийдөө дараачийн бичлэгүүдээр бодно. За тэгээ өнөөдрийн бичлэгтэй хамт байсан та бүгдтэй баярлалаа. Бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Бичлэг таалагдсан бол like болон subscribe дээрч манай чаналыг дэмжээрэй. Мөн хэрэгтэй хүмүүс байгаа гэж бодож байгаа хэрэгтэй хүмүүст нь бас түгээж бас дэмжээрэй. За тэгээд хэрвээ асуулт байгаа бол комент хэсэгт асуултаа биччихвэл би завтай үеэрээ хариулаад явж иж болно. За тэгээд өнөөдрийн хичээл хамт байсан та бүгдтэй баярлалаа. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа түр баяртай.